Өдрийн мэнд найзуудаа биеийн тамирын дасгалаа хийж хөл хорионд гэртээ дасгал хийж байна. За өнөөдөр би хантайгаа дасгалаа хийж байна. Заримдаа манай охин битээр дасгалаа хийн, ээж нь охинтойгоо хийн. Нөгөө хийдэг машин маань хоёр болохоор ээлжлээд л хийн дээ. За хөл хорой тавигдахаар ууланд гарна гэж бодоо сууж байна. Хөл хоройныхоо одоо дүрм журмаа маш сайн барьж байгаа. Та нар маань ч гэсэн гэртээ ойр хавьтай хөдөлж дасгал хийж биеийн тамир хийж байгаа байх гэж найдаж байна. За тэгээд биеийн тамир хийхэд хамгийн гол нь хүн амьсгаадах ёстой. Зүрхний цохилт бол минутад 140-с дээш байвал хамгийн сайн гэж байгаа. За ингээд би бол энийх хамгийн дээдл дээр нь хамгийн хүнд дээр нь тавьчаад хийж байна. Одоо бас нэг олигтой сайн амьсгаадахгүй байна. Их хурдан хийвэл бас амьсгаадах байх л да. За одоо яг ямар шохон үр дүнтэй явж байгаагаа харуулаадах. За би ямар шатандаа явж байна. За 45 минут гүйж 10 км гүйж 730 калори шатаасан байна. За энд миний хань 54 минут гүйж 14 км зам туулж 561 калори шатаасан байна. Зүрхний цохил 140 байгаа юм байна шүү. За ингээд эргээд уулзцгаая. За бүгдээр биеийн тамираа сайн хийгээрэй. Залуучуудаа, найз нараа, дүү нараа ер нь сайн хөдөлж явж явах хэрэгтэй. Заавал амьсгаадах хэрэгтэй шүү. Зүгээр алхаад байж болохгүй шүү. Тэгээ ер нь их хурдан алхах, уул руу алхах хүний биеинд их сайн гэж байгаа. За ингээд ах нь уул руу гарч явах цагийг тэсэн ядан хүлээж байна да. За ингээд биеийн тамир манд тугаа. Ура! Биеийн тамир манд тугаа гэрээ за. Биеийн тамир манд тугаа. Ура!